Инкварийн мэдээллийн дараа энэ улсын байгаа царай л ерөөсөө энэ. Сонгуул болдог, сонгуул болонгууд нь сонин сэтгүүл номоод хараадаг. Тараангууд нь иргэдэн ингээд тал тийшээ хуваагдаад танаа хүн манаа хүн гэж ялгаад тэр хүн чинь хулгайч байна уу, дээрэмчин байна уу, хил аманд орж ирсэн үл хамааран улаар нь дэмждэг. Та нар мэдэж шít. Ардын намыг бүх сангуудыг тонлоол гэсэн, нэр устаа яриад байсан, жидүү идлээл гэсэн, нэр устаа яриад байсан. Тэгээд тэр хүмүүс нь бүгдээрээ сайд дарга гишүүнээрээ явж л байгаа. Зарим нь бүр их хурлын дарга маргач болох юм шиг байна. Болсон юм шиг байна зарим. За инкварийн мэдээлэл дээр надад нэг игдүү төрсэн зүйлийн зарим нэгэн сэтгүүлчдийн тэр увайгүй үйлдэл надад таалагдсангүй. Инквар сэтгүүлчдийн талаар мэдээлэл тараасангүй гэд гинөө эсвэл нотлох баримт гаргасангүй гинөө нэг ийм одоо бор шуу нисгээд аа. Инкварийн хэрвээ тэр мэдээллийг ингээд анхааралтай харах юм бол тэр гурван юм ярьж ин л да. Эхнийх нь юу вэ гэх юм бол сонгуулийн жилийн өмнө тэр бум төгрөгийг хэвлэл мэдээлэл рүү гаргасан гэж. 750 зарцуулагдсан байна гэж. 300 гаруй сая төгрөгийг 700 гаруй сая төгрөгийг сэтгүүлчдэд өгсөн байна. 300 гаруй сая төгрөгийг би зогсоосон гэж. Тэгэхээр тэр 700 гаруй сая төгрөгийг авсан сэтгүүлчд бол ингээ орилоод байгаа юм болов уу гэж би бодож байна. Намын нэр хүнд сонгуул яг болж исэн болохоор би энэ асуудлыг олон нийтэд илгээгүй одоо хуулийн байгууллага шалгуулахаар өгч байгаа гэж. Тэгэхээр тэр 700 сая төгрөгийг авсан хэвлэлийнхэн нилээ шуугаад байгаа юм болов уу гэж надад тийм бодол төрлөө. Хоёрт нь миний одоо бүр ингээд нүдэндээ гэдэг юм чихэндээ итгээгүй нэг зүйл нь 2021 онд бусдад мөнгө өгөөд зөвлөх үйлчилгээ гэдэг нэрээр гадны байгууллагад мөнгө өгөөд нөгөө гадны байгууллага нь 750 орчим мянган доллар гэнэ. Одоо 2-3 тэрбумыг халаасны мөнгө, кофений мөнгө, тип гэж ярьдаг англиар бол гарын мөнгө гэсэн маягаар өгсөн гэж. Тэгээд тэрийг бас сонгуулийн өмнө засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр зөвтгсөн байна гэж. Гүн чи юу гэсэн үг вэ? Энэ улсын иргэдэн амьдрахын тулд, ажиллахын тулд, тендерд орохын тулд өрнөөс өрний хооронд байж өчтөчнөө бараг өстой юмаа шалгуулад бариад ингээд ажил төрөл хийх гээ явж байхад эмчнэр нь, багш нар нь цалин тэтгэврээ нэмээчээгээд чардааж өгж байхад дээгүүрээ зүгээр нэг шонхроо хамартай, Европ царайтай иймэрхүү ажил төрөл хийдэг ч юм уу үгүй ч юм уу мэдгүй гадаад гэдгээрээ л давуу байдал эдэлж байгаа юм хайшин этгээдэд 700 мянган долларыг өгчлөө гэж дурдж шít. Тэр би буруу сонсоогүй бол энэ одоо зөв юм уу? Хэвлэлийнхэн маань энэ улсын нүүр царайг муухай болгож байгаа шүү. Зарим сэтгүүлчд маань би зарим сэтгүүлчдийг бол дэмждэг. Буруутгахт нь зөв болохгүй явдаг. Тэгэхдээ бушуухан шиг ховж иврүүл оруулж байгаа байхгүй. Өчигдөр хэвлэлээр дүүрэн инквайр чин бүрэн дээр нь хингэд инквайр чин бүрэн нөгөө нэг батлууд 3 зодтолцсон гинэ, нэг нь нуруу хугарсан гинэ, нэг нь нэгмээ гимтээсэн гинэ, нэг нь одоо нүд амаа хөөхнөөц болгожээ гэд хүн идэхийн аргагүй мэдээллийг зохион байгуулалтаа зэрэг тараасан шин. Тэгсэн өнөөдөр инквайр нь яг хоолойны хаа эмчилгээ нь идэгсэн байлгүй ямар ч хүн л эмч өвдөж зовж болно шүү дээ. Тэгэхээр гарч ирээд мэдээллийг бүр ингээд цаастай, дуу бичлэгтэй, баримттай ярихад тэрэнд нь акцент өгөхгүйгээр хэвлэлийнхэн маань юу хийгээд байгаа вэ гэвэл нөгөө нэг ховж иврүүгээ л оруулаад байгаа. Мянган машинтай
сэтгүүлч байна ч гişиг юм ярьлаа гэв. Инк хоёр хэн байгаа нь одоо надад ерөөсөө сонирн биш. Энэ улсыг цэвэрлэх хэрэгтэй байна. Энэ төр засагт өнөөдөр юу гэх юм бол үүрлсэн хулгайг цэгцлэх хэрэгтэй байна. Олон жил ярьдаг. Ордны хов болгоод, ордны хэрүүл болгоод охид бүсгүйчүүдийн асуудал маягаар яриад тэгээ алга болчдөг. Одоо хариуцлагыг ард түмнээр өгөх цаг болсон. Та нар маань нэгдэж нийлээд энэ ардын намыг нэг хөрсөн дээр нь буулгахгүй бол энэ нам чинь өнөөдөр ингээд 100 жил тэнгэрт амьдарсан учраас газрын хүмүүсийг мэдхээ болчиход байна. Газар дээр амьдрал ямар байгааг ойлгох болчиход. Хүн лэмчээ алдаа гаргана, засгийн газар лэмчин бас сайн муутай ажиллана. Засгийн газрыг үнэлдэг тийм одоо юу гэдгийг үнэлэмж байдаг. Үнэлэмжийн нэгэн шудраг ашиг яа тогтоосон бэ гэдэг асуудал байдаг. Ядуурлыг яаж бууруулсан бэ? Үнийн өсөлтийг яаж зогсоосон бэ? Долларын ханшийг яаж одоо барьсан бэ? Валютын нөөцийг яаж нэмэгдүүлсэн бэ гэдэг нэг хэдхэн үзүүлэлтэн дээр хараад сайн байв сайн засгийн газар, муу байв муу засгийн газар гэж нэрлэдэг. Өнөөдөр аз таарад гэдэг юм уу эсвэл энэ ардын намын хулгай дэсэг дэлбэрсний ачаар мөсөн уулын нэг жижигхэн оройг л бид харж байна. Ямар хүнээрч бид төр засгаа 6 жил өдөрдүүлсэн юм. Би их хурд байхдаа оюутны талаар хэлсэн. Болохгүй наад хүүхд чинь бол аюултай. Боловсралгүй, мэдлэггүй, худлаа ярьдгаа, хулгайчаа. Хулгайч хүн хувьсгал хийдгүү маа гэж ярьж исэн. Ард түмэн тэр үед юу байгвал албан ёсоор оюун эрднийг шүтэн долоож сүгдэн мөргөж амдлын хөшөөн дээр авилгалын мөнгийг угааж яхад нь алга дашин баярлж ялаа. Одоо айгаад гайхаад унсан дээр нь одоо нулимач яах вэ? Ах дүүгээрээ нийлээд энэ улсыг үнэхээр өстө хинч ш болгодог байсан. Хэнийг ч хинч ш болгодог байсан. Тэрэн дотор би орсон. Тэдний нүдэн жишээлүүд би өртсөн. Яаж өртсөн бэ гэвэл улс төрийн санхүүжил тайж янз бүрийн хүмүүстэй уулзаж аригтаар суусны төлөө бичлэгэнд өртсөн. Тэгээ миний ярих бүх үг үн цэнэг болсон. Би нөгөө бас л энэ авилгалын эсрэг явъя, хуульч хүн шудраг байдаг ёстой. Тэр шудраг зарчимлуу н орё гэсэн байдлаар тухайн үедээ жидүүгийн 49 их хурлын гишүүдийн нэрийг хэлээд 49 шүү. Авилгалтай тэмцэх газар өгчээсэн. Ямар ч өвдөн байгаагүй. Ийм учраас монголоороо үлдээ гэж аавал Монгол улс орноо өнөөдөр одоо юу гэдгийг авч явъя гэж аавал нэгдүгээрт нь хулгай хийсэн, худлаа ярьсан, хүн алсан, хүчин хийсэн гэд нэр нь холбогдоод байсан энэ намыг ядаж нэг удаа төрөөс бүхлээр нь холдуулах аянд нэгдэхээч гэж би уриалмаар байна. Дээр нь хуулийн байгууллага хараа тус баймаар байна. Хуулийн байгууллага хараа тус байхын тулд энэ хулгайч нартай тэмцмээр байна. Хааваа нөгөө босоо шүүхээр явах чаа гэсэн хэргийн татна гэсэн. Хааваа нөгөө нэг одоо янз бүрийн одоо хулгай зэлгээд холбогдоод байсан. Өнөөдөр төрийг хулгайч нар удирдаг болсныг сонсоод миний хувьд бол бүр их одоо юу гэдгийг санаа зовж байна. Энэ улс орнд өнөөдөр юу болоод байна? Тэ. Энэ улс орн маань өнөөдөр юу болоод байна? Ядарсан хүмүүс өнөөдөр хоолны мөнгө олох гэж гадагшаа явж. За бараг л одоо юу гэдгийг татврын дарамт, нийгмийн даатгалын дарамт нь өнөөдөр өртсөн байгаа. Нөөдийн дарамтанд өртсөн байгаа.
Би нэг хүнийг өмгөөлөгч надад өмгөөлүүлээ гэдэг нэг хүн орж ирсэн. Яг гоо тэр мэдээж буруу юм хийсэн л нүүдийн шивэлдийг татвараасаа зугтаахын тулд нүүдийн шивэлдийг хуурамчаар шивсэн гэд ял шийтгэл авах гэж байна. Яана ахаа туслаач гэсэн. Яриулаад байсан чи хөөрхий бас л амьдрал нь хүндэрсэн, банкны зээлэнд орчихсон, барьцаанд хөрөнгө нь одоо барьцаалагдсан. Нэг жоохон ажил хийсэн тэрнийхээ мөнгийг тодорхой хэмжээгээр татварт өгчхөөр бүр өрөндөө орчих юм байна гэж бодоод нөөтийн падааныг буруу шивлээгээд 20 сая төгрөгийн асуудлаас болоод хуулийн байгууллага дээр шалгагдаад 461-д хоригдоод гараад ирсэн байна. 20 сая төгрөг. Тэгтэл та нар хардаа 20 сая долларыг хулгайлсан асуудалтай хүмүүс өнөөдөр ордон дотор өнөөдөр жаргаас ууж шít. Ордон дотор. Тэгээд тэд нар хулгайгаа хийхдээ бүр үндэстэн дамнаж Солонгосын хуурамч компани байгуулах, Хятадын хуурамч компани байгуулах, Английн хуурамч компани байгуулах. Тэгээд тэр компаниуд руугаа хөрөнгө мөнгө оруулаад ийм заллим эхлэх ажил хийж шít. Тэд өнөөдөр Монгол улсад 125 их найдыг зарцуулахдаа Монгол улсад ядаж нэг өв үлдээсэнгүй. Сүүлийн 6 жилийн хугацаанд 125 их найдыг зарцуулсан байна. Ядаж нэг зэсийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, ядаж нэг арьс ширний үйлдвэр, ядаж нэг төмрийн одоо хайлуулдаг гангийн үйлдвэр, яд нэг Багнуур Улаанбаатарын хооронд хурдны зам тавьчихгүй яав да. Улаанбаатараа тэлээгүй бол Улаанбаатараас Багнуур руу хурдны зам тавьчих л да. Тэгээд тэр Багнуурын гой тал дээр, Багнуурын гой устай газар дээр хотыг сүндэрлүүлээд энэ их сургуулиудаа гаргая л да. Гэтэл эсэргээрээ юу гэх юм бол 1.3 их найдаар мега төслийн тэйцүүг судлыг гэдэг мөнгө гаргацсан шүү дээ. Ийм маягаар өнөөдөр яваад байвал бүтэхгүй байна. Га харамсалтай нь Монгол улсын өнөөдрийн байгаа нүүр царай л энэ байна. За товчхондоо бол хэлэхэд юм байна. Тэгээд хуулийн байгууллага одоо ажиллаа хийгээд өнөөдрийн дотор энэ төрийн ордонд хэд хэдэн хүмүүсийн эрхийг нь түтгэлзүүлж иргэдтэй нэгэн адилаар тэр 461-д нь хорж жагаад баримт нотлохоог нь гаргаад шалгаарай гэж гуймаар байна. Жирийн иргэн баасан хүү, жирийн иргэн батаад улмаад оржоо. Санамсаргүй нэг юм уу эсвэл болгоомжгүй юм нэг хэрэг хийсэн бол өдөөд одоо аваа явцсан байгаа шүү дээ. Харин эсэргээрээ ордон суучаал өнөөдөр юу гэдгийг олон юм яриад хулгай хийгээ яваад байна. Одоо би бол яг энэ мэдээллийн араас номинг тэр нөгөө химблэ булган туяаг тэр сайн зоргийг сандаг очрыг баримтлаад аваа явж явах хэрэгтэй шүү дээ. Яагаад эднийг барьж авах ёстой гэвэл жишээлбэл Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн байгаа шүү дээ. Төрийн эргэлт хийсэн байгаа шүү дээ. Төрийн эргэлт хийх гээд оролцсон гэдгийг үндсэн хуулийн цэцэд тогтооцсон шүү дээ. Эдгээр 16 онд хар машинаар 60 тэрбумаар их хурлыг хулгайллаа гэдэг дуйлан гарангууд 17 онд эрүүгийн хуулийг өөрчлөхдөө хүч хэрэглэхгүйгээр төрийн эргэлт хийвэл 25 жилийн ялтаа гэсэн ялыг хуулиас нь бүр байхгүй болгоцсон мэл. Тэгээ хуульгүй болгоцсон мэл. Монгол улсын тусгаар тогтнолд аюул учруулсан асуудал яригадаад шүү дээ. Ерөнхийлөгчийн, ерөнхий сайдын айлчлалын бэлтгэл хангасан гэдэг тайлан ирсэн гэж шүү дээ. Тэр айлчлалын зохион байгуулж хэлэх үгийг бичиж өгсөн гэж тайлан өгсөн гэж шүү дээ. Чи юу болж байна? Пак Инхэ гэдэг Солонгосын эмэгтэй найз нь
одоо үүр дотных нь найз нь компьютер дээр хэлэх үгийн зассан нь илрээд пакинг чинь шоронд ороод дараагийн ерөнхийлөгч нь уучлж гаргасан 20 жилийн ял авчихсан шүү дээ. Уучлагдааг бол гэтэл та нар хардаа ийм гэрээ хийсэн номин өнөөдөр ингээд инээгээд юу яриад байгаа юм бэ гэж сэтгүүлчдийг доромжлоод явж болохгүй шүү дээ. Баццэг Аня гэдэг сэтгүүлч баг хоолоон зангилсан над дээр ирсэн шүү дээ. Найз сэтгүүлчдэг хамт юу гэж хэлсэн бэ гэвэл би мэдээлэл авахыг л хүссэн шүү дээ. Яагаад биднийг доромжлоод байгаа юм бэ гэж. Тийм учраас манай хэвлэлийнхэн ингмээр байна. Нэгдүгээрт нь болохгүй хүмүүстэй зэрэгцэж тэмц. Хоёрдугаарт нь тэр нөгөө нэг тэр бумын санхүүжилт авсан сэтгүүлч чинь удахгүй ил гарнаа. Өнөөдөр тэр цагдаагийн байгууллага дээр очиод тэр нэрсээ сонсоод авчих. Гуравдугаарт нь яаралтай улсын ерөнхий прокурорд тэр сэтгүүлчийн шударга өсийг тогтоохын тулд хэвлэл мэдээллийн байгууллагын ахан гар үсгээ зураад энэ хулгай нэр холбогдсон хүмүүсийг эрхийн дүтгэлзүүлээч гэдэг саналыг улсын ерөнхий прокурорд хүргүүл. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэжээс этгээд үл биш шүү дээ. Гадны байгууллагатай тэр нь ямар ч учиртай байгуулга юм, гадны тусгай байгуулга юм уу юу юм? Төрийн айлчлалыг зохион байгуулсан гэж хэлсэн биш шүү дээ. Ноцтой шүү. Ийм ноцтой зүйлүүдийг нэг талд нь гаргах ёстой шүү. Альва улс тусгаардагдсан улсад хоёр янзын шүүх байдаг. Нэг нь төрийн шүүх, хоёр дахь нь ард түмний шүүх. Ард түмэн шүүхээ 2 удаа хэрэгэлдэг. Эхнийх нь хуулиар буюу сонгуулиар саналаа өгч хэрэгэлдэг. Хоёр дахь нь хууль бусаар буюу хувьсгал хийж одоо сүүлийн үед нэрлэдэг Непалтж шүүлтээ хийдэг. Төрийн шүүлт нь хуулиар буюу хууль заасан үндслэл журмаар прокуророор дамжуулаад улсын их хуралд оруулаад ард түмний илжигт сонгогдсон гишүүдээр эрхийн дүтгэлзүүлээ авч хэлцдэг. Хоёр дахь нь бол шүүхэд хэргийн шүүгдээд ял шийтгэл өгүүлдэг. Тийм учраас Монгол улсын хууль заасан үндслэлээр нэгэнт өнөөдөр заавал ард түмнийг ингэж бухимдуулж, ард түмнийг ингэж зовоож, ард түмнийг ингэж одоо ядрааж яхихаа оронд төрийн эрх мэдлийг олж авсан. Төрийн эрх мэдлэлээр өнөөдөр эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэж хэлсэн сөрөг хүчин ардчилсан нам, эрх баригчид хардын нам, мөн бусад намууд нийлээд тос усаараа ялгарх зорилгоор улсын ерөнхий прокуророос мэдээлэл орж ирэх, улсын ерөнхий прокуророос нэр татуулах бичгүүд дээр тэр хүмүүсийг өгөөд явуулаарай. Хамгаалаад аваад үлдэх юм бол ард түмний шүүх ажиллана шүү. Энэ маш аюултай шүү. Би энэ аюултай тэр шүүлтийг хүсэхгүй байна. Тэр хэмжээнд хямрал болоосоо гэж бодохгүй байна. Улсын их хурал тараасаа гэж би хүсэхгүй байна. Улс орон тэгж олон удаа сонгуул хийгээл, олон удаа улс төржөөл, олон удаа одоо юу гэдгийг хэрүүл цодон болоосоо гэж би бодохгүй байна. Харин өнөөдөр жишээлбэл Амундраг баривчлах хэрэгтэй. Өнөөдөр тэр Херог баривчлах хэрэгтэй. Өнөөдөр тэр одоо яригдаад байгаа ноцтой яригдаад байгаа нөхдүүдэд хилийн ориг тавих хэрэгтэй. Тэгж байж энэ Монгол улс өнөөдөр юу гэдгийг хуультай дүрмтэй гэдгийг харж ард түмэн жоохон ч гэсэн итгэл орж ирнэ. Түүнээс биш ярьснараа 34 жил болчлоо. Яг аль нь үний хинч мэдхээ болчлоо. Ард түмэн өнөөдөр ялангуяа Иргэн Баасан хүү байна уу, Иргэн Баттай дулмаад оржоо байна уу? Энийний чи үнэн шүүх гээд явдгийн бишээ. Бид өнөөдөр ажиллаж амьдрах өөрсдийнхөө өмнө байгаа
үр хүүхдээ өсгөх тижээх гэд хувийнхаа юмыг бодоод явж юмэр байна. Төр бидэнд уг нь хамаагүй, энэ төрийн асуудал бидэнд хамаагүй, энэ хулгайн асуудал хамаагүй гэд тайван амгалан амьдрмаар байна. Яагтвэл хуулийн байгууллага нь ажиллаа хийж байгаа биз. Тэр улсын их хурлын шударга гишүүд нь саналаараа энэ нөхдүүдийг шалгуулахыг дэмжиж явж байгаа гэж хэлмээр байна. Булган туяа гэдэг хүн өнөөдрийн дотор өргөдлөө өгөөсэй гэж би хүсэж байна. Монгол төрийн сэнтийг бузралчлаа. Монгол төрийн сэнтийг бузралхаасаа гадна Монгол төрийг үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэж зохион байгуулалтаар оролдчихлоо. Тэр бүсгүй уучлал гуугаад үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг хүндэтгээд үүрэгт ажилласаа чөлөөлөгдөх хэрэгтэй. Номинг би өргөлөө өгөөсэй гэж хүсэж байна. Таныг үндэсний аюулгүй байдлын гэмт хэрэг хийсэн гэд гүтгэгдсэн, буруутгасан байлаач та хуулийн байгууллагаар би сайн дураараа шалгуулъя. Улсын хурлын гишүүнээс албан ёсоор татгалзаж байна. Би өнөөдөр энэ шалгалтаар үнэн зөв гэмт хэрэг хийгээгүй гэдэг маань нотлогдоод ирэх юм бол би харин нэр төрөө сэргийлгэн шүү гэдэг үндслээ хэлээд албан ёсоор өргөдлөө өгöd боловсруулахыг би шаардж байна. Би амар баясгалан болон бусад энэ яригдаад байгаа, нэр яригдаад байгаа хүмүүс нэр төрөө цэвэрлэхийн тулд, нэр төрөө хуулийн байгууллагаар тогтоолохын тулд албан тушаалаасаа бүгд сайн дураараа огцроосоо гэж хүсэж байна. Ард түмний нурууг тэгж амраамаар байна. Тэгээд албан тушаалын хэрэгээ шалгуулад авилга албан тушаалын хэрэг байхгүй бол ахаад их хуралдаа ороод ир. Элбэгдэрж гэмт хэрэгт холбогдоод албан тушаалаас сайн дураар огцорж ирсэн. Ухнаагийн хүрэлс өгөх тухайн үедээ бас л одоо юу гэдэг олонний нүдэн дээр хүн амьтын шанаадлаа гэдээ бас гэмт хэрэгт холбогдоод гэсэн үг албан тушаалаас огцорж ирсэн. Өөр намайг их хуралд байхад намайг сайн дураар шалгаач, өргөдөл би өгч гэнэ гэд янз бүрийн хүмүүс одоо тагээд ингээд материал бариад өгч ирсэн. Түүнээс биш айдас хүүцэндээ дарагдаад авилга аваагүй бол, хулгай хийгээгүй бол, худлаа яриагүй бол наад албан тушаалд шигдэхэ болцгоо. Төр түмэн нүртэй төрсөн би хоёр нүдтэй гэж үгүй. Төр түмэн нүдтэй, төрсөн би хоёр нүдтэй гэж байдаг. Төрийн түмэн нүднээс та нар гарахгүй ээ. Гэмт хэргээ одоо шалгуулцгаа. Би хуульч хүний хувьд ноцтой гэмт хэргийн байх хэд хэдэн үндэслэлтэй нотлохоо байна да гэж харж байгаа. Тухайлбал урд өгсөн мөнгөн дүнгээ зөвтгөх зорилгоор нөхөж засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр зассан асуудал энэ гэмт хэрэг мөн. Жишээлбэл тодорхой гадны зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулалтгүйгээр, тендергүйгээр шууд гэрээ хийгээд тэдэнд санхүүгийн тооцоолол баримтгүйгээр мөнгө шилжүүлж ирсэн чинь энэ бол гэмт хэрэг мөн. Мөн дээр нь тодорхой гэмт хэргийг наймаалцах, ялангуяа Монгол улсын үндсэн хуулийг зөрчөөд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж оролдож ирсэн энэ оролдлогууд чинь гэмт хэрэг мөн. Үгсэн тохиролцож албан тушаалыг наймаалцаж явж байгаа бол энэ гэмт хэрэг мөн. Тийм учраас ийм гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд нэр төрөө сэргийлгэх, нэр төрөө хамгаалах, бусад олон нийтэд шударга ёсны итгэлийг төрүүлэх үүднээс нэн даруй өргөдлөө өгөөд үүрэгт ажилласаа чөлөөлөх хэрэгтэй. Энэ үүрэгт ажилласаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргахыг ардчилсан намын зүгээс шаардах хэрэгтэй. Шударга ёсны сэлэм буруу этгээдүүдийн толгойдоор бууна гэж үгүй.
Өнөөдөр ард түмэн өнөөдөр та нарыг анхаарж байгаа, харж байгаа хэн нь үний яриад байна, хэн нь худлаа яриад байна, хэн нь шоу хийгээд байна, хэн нь нэр төрөө хамгаалж байна. Бүх юмыг хүмүүс харж байгаа. Ялангуяа хэвлэлийн байгууллагын та нар маань би бүгдийг гэж хэлээгүй. Зарим нэгэн улаараад байгаа этгээдүүд маань мөнгө ургадаггүй шүү. 700 гаруй сая төгрөг зарцуулагдсан гэдэг бол том тоо шүү. Дээр нь нэр бүхий сэтгүүлчид санхүүжилт аваад нэвтрүүлэг хийжсэн асуудлуудыг чинь өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгээд прокуророос зөвшөөрөл аваад тараах гэж байгаа юм байна. Очиж нэрсээ тэндээс олж авцгаа.